17 дугаар өдөр Пованха Гигенбер бодийн сэтгэлийн тус эрдмийг номлосон буй за. Ялгуусны их хүүгэн Шивал Хабер ийм өгүүлрэн. Алимт сэтгэлийн дээд эрднийг аль нь төрүүлсэн түүнд мөргмөй. Альва хорлолыг учруулсан ч амгаланд барилдах. Амгаланг гаргахын оронд түүний аврал одуулмүй химээсэн мэд. Хин нэгэн бодийн сэтгэлийг үндэстэй төрүүлвэс хичнээн доромжлуулж басамжлуулсан ч доромжлогч хүнийхээ аштын амгаланг байгуулан зохиодог тус эрдэмтэй болоо. Пованха Гигенбер бодийн сэтгэлийн зарим тус эрдмийг зарилгалснаар товчл бос бодийн сэтгэлээр эзлүүлснээр үйлдсэн ямарваа нэгэн ном Бурхны уг хийгээд их хүлэгний номонд одох болмоо. Тиймээс бүтээлийг анхааран авахдор ердөө ядан бурхтыг бясалгах тарин нөрөх төдийгөөр үйлдвэс жинхэнэ ном болохгүй тул тэр мэд бүү үлдээрээ. Бүтээлийг анхааран авахдах бол бос бод мөрийн зэрэг бөгөөд түүний дотроос бодийн сэтгэл юм а. Хэрвээ бодийн сэтгэл үгүй гэмээн сэлүүд ууланд бусад зүйлийг бясалгахыг айдснаар хүмүүсийн насыг нөхчөөсөн Бурхны худагт өчүүхэн ч ойртохгүй зүйл хэрэг юм. Чингээд Пованха Гигенбер хэрхэн бодийн сэтгэлийг үндсэн мутрын авлага болгох ёсон тэр мэт уг сэтгэлийг үүсгэсэн ч сэтгэлийг тэтгэх увдист дулдуудах ёсыг айлдсан болоо. Дараа нь хотол өдөөлтийг засах ёсыг товчлон хурааснаар хайрлсан буй за. Түүнчлэн урдын газрын хувааруудыг дахин сэргээсний дараа бодийн сэтгэлийн тус эрдэм хийгээд сэтгэлийг тэгштгэх бясалгалыг дахин номлон зохиовоо. Түүнээс бодийн сэтгэлийг тэтгэх уг мөрийн 7 увдсын үүднээс оюунаас судлах дор анхлан хамаг амьтныг их гэж мэдэх ухаарлыг дадуулах хэрэгтэй. Харин түүнийг үндэстэй төрүүлэх нь асар хэцүү юм. Хэрвээ энэхүү сэтгэл эс төрөх гэмээн хамаг амьтны ачийг нь хариулах тэргүүтэн уг мөрийн хойд сэтгэлүүд нь төрдөггүй тул үүн дор хичээнгүйлэн шамдах ёстой хэмээжээ. Хамаг амьтныг их гэж мэдэх. Нэгэн цагт хамаг амьтан бидний хамгийн дотны садан болсон их маань болж байсан гэж мэдэх хэрэгтэй. Хэрвээ түүнийг үндэстэй эс төрүүлэх гэмээн бодийн сэтгэлийг төрүүлэх хувь үгүй болно. Та бүхэн бусад гүнзгий хоосон чанар тэргүүтнийг ухаарахын үүднээс элдвийн олон баталгаа, нотлохоог санан байж тэдгээрийг оноход тийм ч бэрх бусаа. Харин хамаг амьтныг их гэж мэдхийн зөвхөн ганц иш төдийг санснаар магадлалыг олдог тул асар бэрх юм а. Хурц эрхтэнтэй хүмүүс номыг нотлох ухаанаар бүтээх хэрэгтэй. Учир шалтгааны ухааны тайлбараас дуртахад төрлийг огоот авах гэмээн амьсгалах эрхтний оюун нь өөрийн язгуурт харгалзахгүй бие ямагтаас ч төрсөн бус хэмээх тэргүүтнэр зөвхөн ганц иш ухаанаар түүнийг оноход бэрх юм. Үүнд эхлээд ухааны эхлэл үгүй хэмээхийг батлах хэрэгтэй. Өнөөдрийн сэтгэл нь өчигдрийн сэтгэлийн үргэлжлэл мөн. Тэгээд ч өчигдрийн сэтгэл нь өчигдрийн урд өдрийн сэтгэлийн үргэлжлэл буй за. Ингэж үргэлжилснээр эхийн умаад орших үеийн сэтгэлд тулж очноо. Мөн эхийн умаад оршихын сэтгэл нь ч эхийн умаад орохын үеийн сэтгэлийн үргэлжлэл мөн. Энэ мэтээр та бүхэн сэтгэлийн эхлэлийг олж чадахгүй юм. Яагаад гэвэл орчлон хорвоод эхлэл гэж үгүй. Түүнчлэн энэ насны их гэж байдаг шиг урд насны их гэж бас байсан юм шүү. Гэр мэтчлэнгээр умаанаас ч төрсөн бай, өндөгнөөс ч төрсөн бай, ямар ч байсан бид бүхэн хязгааргүй олон төрлийг тэргүүлэшгүй цагаас авсан бүлгөө. Тиймээс та бүхэн төрөл авах бүртээ нэг ээжтэй байсан юм. Энэ мэтчлэнгээр та бүхэн 100 төрөлдөө 100 ээжтэй байсан болоо. Мөн 1000 төрөлдөө та 1000 ихтэй байсан юм. Эцэстээ та бүхэн тоошгүй олон ихтэй байсан тул хамаг амьтныг их гэж хэлэхгүй байхын арга үгүй билээ. Магадгүй зарим нь
Олон ээжтэй байсан боловч хязгааргүй олон амьтдыг их гэж хэлэх нь зохисгүй гэмээн ерөнхийдөө та бүхэн олон төрлийг авсан шүү дээ. Түүгээрч барахгүй та бүхэн гөрөөс, зээр, шавж хорхоо тэргүүтэн өдий төдий амьтны биеийг тоошгүй олон удаа авсан бүлгөө. Тийм учраас та бүхэн нижгээд амьтны төрлийн тоошгүй олон биеийг авсан юм. Мөн тэр олон төрлөө та бүхэн тэр хэмжээний олон ихтэй байсан байх ёстой. Түүнчлэн хамаг амьтан таны их болж байснаар үл барам ганц удаа их болж байсан амьтдч бас бараг үгүй болоо. Хаан дэлгэсэн захидлаас авсан төрөл бүгдийн эхийн тоог арцны үеэр бүхэл болгон тоолох ахвал арвин газар шорооны ширхэгч хүрэлцэхгүй хэмээн тэргүүтнэр эхийн цусан угсаач ээж, эмээг их гих мэтээр үргэлжлэх болоо. Гэсэн хэдий ч энд бээр миний ламын зарилгийн үргэлжлэлийн дагуу тайлбарлах болмоо. Хамаг газар дэлхийн шороог арцны үе мэд бөөрөнхий үрэл болгосноор энэ төрлийн их, урдын төрлийн их, түүний урдын төрлийн их хэмээснээр тоолох ахвал гүйцэхгүй. Ариун газар дэлхийн хөрс дуусах үед ч таны тоошгүй 100 мянга дахь их дор хүрээгүй байх болно. Хэрвээ хамаг амьтан таны их болоогүй хэмээвээс зүүд нийцч таарахгүй болмоо. Түүгээрч барахгүй хамаг амьтан бурхан болох нь магадтай учраас тэдний нэгнч болов орчлонд үлдээгүй байх цаг ирэх юм. Гэвч та бүхний орчлонд эхлэл үгүй тул хамаг амьтнаас олон төрлийг авсан шүү дээ. Тийм учраас хамаг амьтан тоошгүй олон удаа таны их болоогүй гэх юм бол бас зүүд нийцэхгүй болно. Үнэн хэрэгтээ хамаг амьтан өдий төдий удаа таны их болж байсан юм. Түүнчлэн та бүхэн элдвийн амьтны төрлийг олонтоо авч байсан бөгөөд хүний төрлийн биеийг ч аваагүй гэж байхгүй. Зөвхөн хүний төрлийг авч байсан жишээг л дурдж үйлдээ. Энэхүү замбуу твдэл гэхэд тоошгүй олон хүмүүний төрлийг аваагүй газар зүг гэж хаана байх вэ дээ. Түүнчлэн зүүн, баруун, урд, хойд ертөнц нижгээдэд тоошгүй олон төрлийг авсан юм. Энэ ч учраас их болж үзээгүй амьтан гэж үгүйгээр үл барам гагцгүй хүмүүний шүтээний их болж үзээгүй ганц ч болов амьтан гэж байхгүй. Тиймээс хамаг амьтан миний их болж байсан гэж санаарай. Тэр мэд санснаар хамаг амьтныг их гэж мэдэх ухаарал төрөхгүй ахвал би ер нь ихтэй байсан юм уу да хэмээн өөрөөсөө асуугтун. Мэдээж би энэ насны ихтэй шүү дээ хэмээн өөрийн ирэхгүй бодох болно. Ингэснээр таагүй урд төрөл тэргүүтний их байсан хэмээн найруулах ёстой. Хэдийгээр их гэж мэдэх бясалгалын ёсыг амар мөр хийгээд түргэн мөрд товчлон хураасан байдаг ч энд бибээр лам багшаасаа хүртсэн увдсын газрын хуваарийг дэлгэрүүлэн айлдах юм а. Хэрвээ анхааран авлага нь ором төдийхөн болоогүй бол үргэлжид анхааран авагчид болон шажныг үүргэнд авагчид үүнийг мутрын авлага дор хэрэгжүүлснээр мөрийн зэргийн онолыг төрүүлэх дор ялгамжаа ихтэй юм. Үүнийг бясалгах дор эхлээд энэ насны их маань урдын олон төрөлд их болж байсан ёсыг санаарай. Дараа нь эцэг чинь их болж байсан ёсыг санагтун. Шингээд садан хийгээд завсрын амьтдыг бясалгах дор тодорхой хэмжээний амслага сайтар төрх аваас дайснаа хүртэл их болж байсан нэг зоригдох хэрэгтэй. Үүний дараа л хамаг амьтан дор зоригдох ёстой юм. Хэрвээ хамаг амьтан миний ээж болж байсан юм бол би тэднийг таних ёстой шүү дээ хэмээн гайхамшрах болох юм. Тиймээс хамаг амьтан миний их биш байхаа гэвээс бурхтууд их болж үзээгүй ганц ч болов амьтан байхгүй хэмээн болгоосон шүү дээ. Үнэн хэрэгтээ бид бүхэн тэднийг танихгүй байгаагаас бус их болж үзээгүй ганц ч амьтан байхгүй. Таны энэ насны их чинь нохоо болж төрсөн байхад та түүнийг танихгүй биз дээ. Үнэхээр энэ насны их минь мөн байна гэж мэдэх ч үгүй. Гэлэн удвал доогийн түүхээс эцгийн махыг идэх бөгөөд ихийгээ цохих егүүтгсэн дайсан нь өвөр дээр нь суух, эхнэр нь нөхрийнхөө ясыг зуух,
орчлонгийн зам ёс нь ямар марзан юм бэ хэмээх түүх мэт танихгүй төдийгөөр их биш хэмээх нь учир шалтгаан болохгүй юм. Мөн өнгөрсөн цагийн ээж учраас их биш хэмээх нь бас учир шалтгааны яахан болох билээ. Тэгвэл энэ насны ихэн хэсгийн их чинь насны чинь төгсгөлд ч гэсэн их биш болно биз дээ. Түүнчлэн өчигдрийн их чинь өнөөдрийн их биш болно гэсэн үгч бас байна. Яагаад гэвэл өнгөрсөн цагийн их юм чинь гэх юм уу? Энэ нь ч нарийн мөнх бус. Бөгөөд номыг үзээгүй хүмүүс оноход бэрх боловч үлгэрлвээс энэ орхимж нодлон жил шин бас хэр толбоогүй мөн цоорхооч үгүй байсан юм. Гэвч цаг хугацааны үргэлжлэлээр өнөөдөр энэхүү орхимж хэртэй нүх цоорхоотой болсон байна. Энэ цаг хугацааны хоорондох тус тусын ялгаа юм. Тэр мэтчлэн та бүхэн өнгөрсөн ирээдүйн цагийн хооронд их болсон дор ялгаа их гэдгийг санах хэрэгтэй. Түүнчлэн нодлон жил чиний амийг аварсан бол энэ жилч гэсэн түүний ачийг санах ёстой. Чингээд үүнийг ахин дахин судалснаар хамаг амьтныг их гэж мэдэх ухааралт төрхийн хэмжээнд нэгэн шоргоолжигч гэсэн үзхүүл би түүний хүүн болж байсан агаад өөрийнхөө жаргал зовлон бүгдийг түүнээс горилж байсан цаг бий юм шүү хэмээн ив илхэн санах болмой. Пованха гэгэмбэр хамаг амьтныг их гэж мэдхийг үндэстэй төрүүлэхийг Жовжи хэрхэн төрүүлж байсан лугаа адилаар үйлдэх ёсыг зарлигласан болоо. Ачийг нь дурдах. Тэр мэд хамаг амьтан их болж байсан зэрэгцээ их болсон үедээ бидэнд маш их ач тусыг хүргэж байсныг санах хэрэгтэй. Энэ насныхаа ихийг жишвээс ихэн дунд эцэс 3-т ач ихтэй бөгөөд ихний үед тэрээр хевлийдээ биднийг 9 сарын турш тээсэн юм. Түүнчлэн хүүхдээ хорлцох ви хэмээн сэжигдснээр идэ ундаа явдал суудал бүгдийг хянамгаалснаар биднийг инхрийлж тэтгсэн болоо. Тэр цагт бидний эхүүд биднийг хэрхэн харж хандах ёсыг сайтар мэддэггүй байсан бол одоо бид бүхэн Бурхны номлогоо учирснаар дээдийн номонд суралцах завшаан тохиолдохгүй байх юмсан. Үүнийг бид бүхэн өөрсдийнхөө хүчээр ч юм уу эсвэл эрэмгийдээ олсон бус гагцгүй их ямагтын л ач юм шүү дээ. Завсарт нь та бүгдийг төрсний дараа юугаач мэдэхгүй улаан нэлцгаа байхад чинь 13-ныхаа үзүүр дээр инхрийлэн авснаар эрдний гуу санг олсон мэд хөлөө олохгүй баярлаж байсан буй за. Ээжт нь таныг бүлээн биендээ нааж зөөлөн дэвсгэр дээр хэвтүүлж хайрын дулаан мишэлээр хөөртөж нусыг чинь авахтаа ч хүртэл гараараа авах юм бол өвдөх үедээ химээснээр амаараач авч байсан болов. Хэдийгээр баасыг чинь мод тэргүүтнэр цэвэрлэж болох байсан ч хүүхдээ өвдгөх үе химээснээр гараараа арчиж байсан удаач бий болов. Ээж таныг нэг өдөр ганцааранг нь орхих нь байтугай нэг цаг ч орхиж байгаагүй юм шүү. Хэрвээ таныг ганцаарангид чинь орхисон бол та нохоод идүүлэх, шуунд нүдээ ухуулах, халил газар унах байсан байж болно. Харин ээж чинь чамайг нэг өдөртөл гэхэд 100 удаа үхлийн аюулаас аварч байсан юм. Чамайг өвдөж зовхын үед ээж чинь санаа зовоогүй гэж бодож байна уу? Адаглаад ээж чинь унтахтаа ч хүртэл чамайг бодон бодсоор унтаж байсан юм шүү. Түүнчлэн урд нь санснаар амар унтдаг шигээ нойрсож чаддгүй байсан. Болов басхуу тэрээр та бүхэнд хөл дээрээ зогсох, ярих, хоол ундаа идэхээс янар дараалал нь тэр бүгдийг зааж сургаж байсан боллоо. Тиймээс одоо бид бүхэн явах, суух хийгээд ярих тэргүүтнийг төвөггүй чадаж байгаа биз дээ. Эцэстээ ээж чинь та бүгдийг тижээхийн тухайд хилэнц нэр хүнд зовлон зүдгүүрийг харгалзахгүйгээр ураасан мөнгөө өөрийнхөө махнаас жилүүтэй эрхэмлснээр өөрөө ч идэлж чадаагүй мөртлөө чамдал зориулж байсан юм. Им гэр бүл болсон болоогүй лам хувраг хинэн ч бай та бүгдийн амьдралын төвшин чинь зөвхөн эхчүүдийн л ач юм шүү.
Товчлбоос тэрээр чамд өөрийнхөө мэдлэг чадварын хэмжээнд аль байгаа боломжоор тус хүргэхийн тухайд шаардсан болоо. Чингээд ээжийнт нь хорлол хийгээд зовлонгч нь арилгасан ч ач гавьяа нь хэмжээлшгүй их юм аа. Түүнчлэн эцэг тэргүүтэн бусад амьдтаж бас ачаараа тэтгсэн нь адил юм шүү дээ. Тэр мэд хамаг амьтад хүмүүний шүтээн дээр их болсон нь ч ганц удаа бус харин тоолшгүй олон удаа их ч нь болж байсан юм. Мөн хамаг амьтан их болж байх бүртээ энэ насны чинь их адилаар ачаараа тэтгсэн буй за. Түүнчлэн та бүгдийг гөрөөс адуус болохын цагт ч хамаг амьтан их чинь болсон агаад чамааг асарснаар долоохоос янар асарлаараа тэтгсэн болоо. Та бүхэн шувуу болохын цагт их чинь 1 сарын турш та нарыг далавчаараа дарах мөн мод бариад ирсэн хүн тэргүүтнийг дайсныг хэмээн үзэж хэдийгээр өөрөө нисээд явчих боломжтой байсан ч ангахаагаа инхрийлснээр амиач хөсөр орхиж улмаар тэднэрүү довтолж байсан бүлгөө. Шувуу их чинь ганц өт хорхойг олсон ч түүнийгээ өөрөө идэлгүй чамд өгч байсан шүү дээ. Тийм учраас хамаг амьтан ганц 2 удаа таны их чинь болж байгаагүй бөгөөд ахуй үйсийн элдвийн ач тусаараа тэтгсэн нь тоошгүй олон болоо. Урдын голгийн дээрэмчин ир нэгэн хээлтэй гүүг хутгалсанд хевлийдэх унгаа гаргасан юм. Хэдийгээр амьд тасарч байсан ч гүү унгаа хилээрээ долоож өндийлөхийн тулд хайр асарлаар тэтгэж байсныг харсан дээрэмчин муу явдлаа орхисон гэдэг. Тэр цагт та тэр унаг байгаагүй гэхийн газар үгүй шүү дээ. Тэр насанд чинь гүү ээж чинь ачаараа тэтгсэн мэд хамаг амьтан ч таныг тэр мэд ачаараа тэтгсэн хэмээн санаарай. Ачийг нь хариулах. Суралцахуйн хураангуйгаас Нисванисаар галзуурч мөнхөгаар сохорсон үдий төдий халил газрын замаар нижгээд алхах бөгөөд өөр хийгээд өрөөлн гаслангийн суур болсон тул хамаг амьтны зовлон нь сацуу болоо хэмээн зарлилсан мэд. Үлгэрлвээс энэ насны их чинь сохор хөтлөх хүнгүй мөн галзуу солиотой гэж бодъё. Чингээд тэрээр халил газрын ирмэг дээр туулж очих үед хүүн ойр байхул ээж нь хүүдээ эс горлох юм бол өөр хинд аврал эрэлцэн горлох юм бэ. Түүнчлэн хамаг амьтан ч ном хийгээд ном бусыг ялгаж салгаснаар ав хорихыг үзэх нүдлүгээ хаагдсан шүү дээ. Агш нь нижгээдэд тэд нар хүслийн эрхэнд чанх буруу гимт явдлын замаар алхаж буй болоо. Үүнийг үлдэж болно. Харин түүнийг үлдэж болохгүй хэмээн заан өгч тэднийг хөтлөөд явах багш садан лугаа хагцсан. Тэднэр Нисванисын 3 хорийн адаар сэтгэл нь хямарснаар өөрийн ирэхгүй галзуурсан юм. Ингээд хөөхий эцэж туйлдсан амьтад үдий төдий галавт бие нь гал лугаа ялгалгүй болох муу заяаны халил газар харайж одох болмоо. Харин бидний хувьд гэвэл өдгөө буйны багш садан лугаа учирснаар их үлэгний ном лугаа уулдсан буй за. Юутай ч бид бүхэн ав хорихыг ч өчүүхэн ч гэсэн мэдэх тул бидний байдал харьцангуй дээр байгаа юм. Тэгээд ч хамаг амьтныг аврах үүрэг бидэн дээр буусан болоо. Шавьд илгээсэн захидлаас илгэн садан орчлонгийн далайд инлэн унахыг үзээд эцэсгүй төрж өгөх тул үл таньснаар орхиж эрхэмлэн гагц өөрийн нирваныг үлдвэс ээж ааваас та түүнээс илүү ичгүүр гэж үгүй хэмээн зарлилсан мэд. Их болсон амьтад орчлонгийн далайд живж байхад нь тэндээс татан гаргах үүрэг хариуцлага бидний нуруунд дээр буусан хэмээн ачийг нь хариулахыг дадуулаарай. Түүнчлэн ачийг нь хариулахыг ч төв үзлийн зүрхнээс бас хүү бибээр урдын Нисванисын аимшигт адаар сүйдүүлж байсан нь шарх сорвин дээр давс асгах лугаа адил. Зүдэг зовлонгийн өвчнөөр энэлсэн бусад орчлонгийн төрлөختөн алин тэд намайг асарч хайрласнаар туслаж үйлдсэн тэдгээр амьтдад хариу туслахын ёс нь гаслангаас ангижруулахаас өөр юу байх вэ хэмээн
зарлигалсан мэд. Ердөө хоолунд тэргүүтнийг өгөх нь ахуй үеийн өлсөж цангахын зовлонгоос гэтлгэх төдийгөөс аштын тус болохгүй. Хамаг амтан амгалан лугаа төвлөрдөр хийгээд зовлон бүгдээс хагацах гэмээн тэр нь амтан бүгдэд баттай тус болж байгаа юм аа. Тэгээд ч хамаг амтныг бурхны худагт байгуулах ахуул амгалан лугаа төгсөх бөгөөд зовлон бүгдээс хагацах болмоо. Тийм учраас биеэр хамаг амтныг бурхны хутаг дор байгуулж үлдээ хэмээн санах ёстой юм. Үлгэрлвэс ээж чинь галзуур солиорсноор хутга барьж улмаар чамайг алах гэж дайрах гэмээн та ээжтэй уурлахгүйгээр түүнийг галзуу өвчнөөс нь салгах гэж оролдоно биз дээ. Түүнчлэн та бүхэн дайсныхаа ачигч тэр мэдчлэнгээр хариулах хэрэгтэй. Сэтгэлд зохистой асархуй. Тэгээд ч асархуйн байдал нь хамаг амтныг сэтгэлд зохистой хэмээснээр инхрийлэхийн байдлыг ургуулах юм аа. Гівш бодов бээр настай эмэгтэйд өгүүлрүүн. Сэтгэлд зохистой асархуй нь тодлоогоор хэмээх ганц хүүгүүндээ та хичнээн их хайртай байдаг шиг амтан төчнөөн их хайртай байх болоо хэмээн зарлигалсан мэд. Хамаг амтныг сэтгэл зохистой айдлаар үзэх тул сэтгэл зохистой асархуй гэдэг юм. Энэ нь тустай зоригдол биш агаад урдын хамаг амтныг их гэж мэдэх, ачийг нь дурдах, хариулах, гурвын амслаг гарах аваас сэтгэл зохистой асархуй зөндөө гардаг учиртай. Хамаг амтны үндэст цовралгүй амгалан байна уу хэмээн үзэх гэмээн ердөө цовралт амгалан төдийл буй. Тэдний амгалан хэмээн хөөрөмшиж байгаа тэр нь зовлонгийн мөн чанараас хэтрээгүй болоо. Тиймээс хамаг амтан амгалан лугаа төгсөх ахуул аштай юу та. Улмаар түүн лүгээ төгөлдөр болох болтугай. Биеэр хамаг амтны амгалан лугаа төгсөж үлдээ хэмээн санаарай. Тэр мэд асархуйг дадуулахын тус эрдмийг эрднийн эрхсээс дуртахад 300 төрлийн амттанг өдөр бүр 3 удаа өгөхнөөч асархуйг агшин төдийд дадуулснаар буйны хэмжээнд яахан хүрэх. Тэнгэр хүмүүс асран хайрлах хагаад тэдгээр нь ч сахиж хамгаалах болёо. Сэтгэл амгалантай болон жаргалтай хор хийгээд мисээр үл хорлогдох бөгөөд хүссэн хэрэгээ шамдалгүйгээр бүтэехэл ертөнцийн эрхэд эсүраа дор төрөх болмоо. Хэдийгээр тэрээр гитлээгүй байсан ч асархуйн 8 эрдмийг олох болоо хэмээн зарлигалсан мэд. Асархуйн 8 тус эрдмийг олох тул хэрэг ихтэй. Асархуйг дадуулсны зоригдлын орны хэмжээ лүгээ сацуу хүрдэн орчуулагч хаан хийгээд эсүраа дор төрөх болмоо. Асархуйг эсүрагийн орших орон хэмээн нэрлэсний учир тэр буй за. Та бүхний асархуйн зоригдол огторгуу лугаа сацуу амтны хэмжээтэй байх гэмээн төдий чинээ эсүрагийн эс орших гарслангаас ангижирсны хутгийг олох болно. Нэгүүлсэнгүй сэтгэл нь бурхны нийтийн бус ойрын үг мөн. Богдлам бэр. Их бод мөрийн зэрэг дороос бодийн сэтгэлийн аймгийн дараалал газрын хуваарийг зохиох болбоос их нэгүүлсэнгүй их хөлөгний мөрийн үндсийг үзүүлэх ба бусад уг үр нь их нэгүүлсэнгийн уг үр дор одох ёсон тул зоригдлыг тодруулаарай хэмээн зарлигалсан болоо судраас. Хүрдэн орчуулагч хааны хүрд хийгээд хүмүүний амин эрхтэн мэд их хөлөгний мөрийн үр сэлтэс бүгдээрээ нэгүүлсэнгүй сэтгэлээс харгалзах юмаа хэмээн зарлигалсан буй за. Балдан даваа давгийн төв үзэлд орохугаас дуртахад нэгүүлсэнгүй сэтгэл нь бурхны хотол чуулганы ургац тул түүний хөрөнгө хийгээд аривжуулагч ус бордоог нь үн удаан төгс идлийн орондор их үрийг боловсруулахыг хүсвэл ихийн дунд эцэс гуравт нэгүүлсэнгүй сэтгэлийг магтаж үлдээ химээсэн мэд. Анхнаасаа их хөлгөнд магадлалыг үлдэх хийгээд бодийн сэтгэлийг үүсгэх нь үндэс болох тул хөрөнгө мэд хэрэг ихтэй. Завсарт нь ялгуустын хүүгүүдийн явдлаар мятаршгүй хуйг мэд хичээлийг үүсгэх нь бордоо мэд чухал юм. Эцэстээ бурхны хутгийг олсон ч
бусдын тусын тулд үйлсийн үргэлжлэл нь тасралтгүй гарах тул үрийг төгс идэх мэт хэрэг ихтэй. Тэгээд ч бодийн сэтгэлийн хүч их багч нэгүүлсэнгүй сэтгэлээс шалтгаалах бөгөөд бодисодва нугуудын газар мөрөөр зорчихын харилцан адилгүй хурдсан ч үндэс болсон нэгүүлсэнгүй сэтгэлийн хүч их багаас гармуй. Мөн бодисодва нугууд нууц тарин дор орсноор түргэн мөрийг эрэлцдэг агаад машид түргэн аялан зорчих нь нэгүүлсэнгүй сэтгэлийн хүчээс харгалзах болоо. Жишээлбэл хүүч нь галт цооногт унах гэмээн эцэг ихэн түүнийг түргэн татаж гаргах юм. Харин садангууд нь тэр даруй татаж гаргах хүсэлгүй мэт нэгүүлсэнгүй сэтгэлийн хүч хатуу сулаас шалтгаалж байгаа юм. Та бүхэн нэгүүлсэнгүй сэтгэлийг анхлан бясалгаваас алуурчин хонь алах гэж байгааг зоригдсноор уг сэтгэлийг амар хялбар төрүүлэх буй за. Хоньыг гидрэг дээш харуулснаар гишүүн хүлээг нь олсоор хүлж орхино. Хичнээн тийжилсэн ч олсыг нь сулруулж чадахгүй бөгөөд амь луга хагацхыг илтэд мэдснээр цухтах гэж оролдсон ч нэмэргүй. Итгэл хийгээд аврал байхгүй тул зүгээр л нүднээсээ доолн нулимс бөмбөрүүлэхээс цаашгүй билээ. Тэгээд хэрцгий зандалчингийн муухай царайг харснаар санаанд үл багтам аимшиг хийгээд зүүрлэшгүй зовлон зүдгүүрийг амсан байсаар алуулах элдвийн муу ёсыг санах хэрэгтэй. Бид бүхэн тэр мэд хонь алахыг үзхүүл алуулж буй хонь ер нь яргалуулж байгаагаа мэддэг болоо да хэмээвээс урдын нэгэн ярахчин олон хоньыг алахын үед заримыг нь төхөөрч гүйцснээр нэг хоньыг алахаар хүлж орхижээ. Харин мөнөөх зандалчингийн хутганы хажууд байсан хонь хутгийг нь өшгөлснөөр газар булсан гэдэг. Үүгээр тэд хичнээн их аимшиг хийгээд тэсхүүе бэрх зовлон эдэлдэг гэдгийг бэлхнийг гэрчилж байна шүү дээ. Түнчлэн өдгөө төхөөрүүлээгүйч уулын биелд бэлчиж буй хонин сүрэгт тэр мэтийн золгүй явдал тохиолдох болно. Энэ нь зөвхөн цаг хугацааны хувьд урд хойно гэдгээр хязгаарлагдаж байгаа юм. Тэрхүү золгүй амьтад урдын олон төрөлд миний их болж байсан юм шүү хэмээн санснаар нэгүүлсэнгүй сэтгэлийг бясалгаарай. Түүний амслага төрөх гэмээн бусад амьтдад ч бас тэр мэд зовлон амсаж байгааг хийгээд амсах гэж буй хэмээн хэн дадуулах хэрэгтэй. Бидний ээжүүдийн зарим нь тамийн улаас бадарсан төмөр тогоонд чанагдаж буцлагдмал ширэм ууж байгаа харин зарим нь бэрдэд төрснөөр өлсөж цангахын тэсхүүе бэрх золонгоор инэлж буй тэргүүтнийг санснаар нэгүүлсэнгүй сэтгэлийг үүсгэх ёстой юм. Үлгэрлвээс уулын бэлд бэлчиж буй хонин сүрэг хийгээд яргалуулж буй хонь хоёрын хооронд цаг хугацааны ялгаа л бий. Түүнчлэн өдгөө хүмүүний оронд хилэнцгийг үлдэж буй хүн хэдий ирэмгий чадaltaй байсан ч өдгөө муу заяанд төрсөн амьтдаас ялгаа үгүй. Яагаад гэвэл тэд магадтай муу заяанд одох болно. Ингэснээр энэ насны ээж минь зовлонгийн уугийг тарьж байгаа тул түүнд нэгүүлсэнгүй сэтгэлийг дадуулаарай. Басгүй хамаатан саданд эргүүтэн бусад ч энэ насны аз зуулгын тухайд хилэн цунлыг ямагт үлдэж байна шүү дээ. Өдгөө тэд маань өндөр язгуур төрсөн хэдий ч уран зовлонгоор нэрвэгдэж хожим муу заяаны зүрсгүй зовлон амсахын уугийг туйрвцгааж байжээ. Түүгээрч барахгүй хамаг амьтад зовлон хийгээд зовлонгийн уугийг идэлж тарьж байгаа тул эдгээр ачид эхчүүд минь зовлон хийгээд зовлонгийн угаас хагцах ахуул аштай юу да. Түүнийг биебээр үлдээ хэмээн нэгүүлсэнгүй сэтгэлийг үүсгээрэй. Үн нэгүүлсэнгүй сэтгэлийг төрүүлэхэд бэрх зоригдлыг тусгайлан бясалгаарай. Хэдийгээр Исура тэнгэр тэргүүтэнд уг сэтгэл төрөхөд бэрх боловч дунд төрлөختний үе мэт санснаар төрүүлэх ёстой. Нэгүүлсэнгүй сэтгэл төрхийн хэмжээ нь хамаг амьтныг зовлон луга хагцуулахыг хүсэх хүсэл нь их бээр хүнд өвчнөд нэрвэгдсэн ганц хүүгээ инхриснэр идэж уухаас янар байнга түүнд санаа зовх луга адил болмой. Тэгээд ч амьтдыг зовлон луга хагцуулахыг хүсэх төдий нэгүүлсэнгүй нь шарвааг барьдаг бууд нугуудад ч байдаг тул түүнийг нийтийн нэгүүлсэнгүй сэтгэл гэдэг юм. Харин зовлонгоос нь аврахыг хүсэх нэгүүлсэнгүй сэтгэл нь
их хүлэгний нийтийн бус тул хойдохыг нь үүсгэх хэрэгтэй. Хэдийгээр эдгээрийг төрүүлэхэд бэрхж тэдгээрийг төрүүлэхийн арга дор хичээнгүйлэн шамдснаар төрүүлээрэй. Урд нь та бүхэн ямарваа нэг хүнд өвчин тусаж байсан бол мөн тэрхүү өвчнөөр нэрвэгдсэн хүнийг үзээд түүнийг ч өөрөө өмнө нь амсаж байсан тул нэгүүлсэнгүй сэтгэлийг төрүүлэх мэт бага дунд төрлөختний үест орчлон хийгээд муу заяаны зовлон өөр дээрээ сайтар дадууснаар төрүүлэхэд хялбар болно. Амьтныг инхрийлэн хайрлах сэтгэл зохистой асархуй хийгээд амгалан луга төгөлдржүүлэхийг хүсэх асархуй хоёр хооронд адил ерөнхий болон өвөрмөцийн өчүүхэн ялгаатай юм аа. Сэтгэл зохистой асархуй нь амьтныг их гэж мэдэх, ачийг нь дурдах, хариулах гурваас бүрддэг болоо. Түүгээр их нэгүүлсэнгүй сэтгэлийг үүсгдэг тул сэтгэл зохистой асархуйг нэгүүлсэнгүй сэтгэлийг урд нь дадуулах хэрэгтэй. Харин хамаг амьтныг амгалан лугаа учруулах асархуйг бид бүхэн нэгүүлсэнгүй сэтгэл дор уг үрийн горим дарааллын дагуу үүсгэх шаардлагагүй. Их бод мөрийн зэрэгт эхийн ачийг хариулахын дараа тэрхүү амьтныг амгалан лугаа учруулахыг хүсэх асархуйг дадуулах ёсыг зарлигласан мэт зарим нь түүнийг нэгүүлсэнгүй сэтгэлийн урд нь дадуулж бас болно хэмээн үзжээ. Гэсэн хэдий ч анхааран авлагыг тэтгэх хувьдсын ёсоор бол хамаг амьтныг амгалан лугаа учруулахыг хүсэх асархуйг нэгүүлсэнгүй сэтгэлийн хойно дадуулдаг юм аа. Дараа нь бид бүхэн үлэмжийн санаанд суралцах дор хамаг амьтныг амгалан лугаа төгөлдржүүлэхийг хүсэгч асархуйг эрхэмлэн дадуулах болоо. Их бод мөрийн зэргийн газрын хуваарийн дагуу нэгүүлсэнгүй сэтгэлийн урд сэтгэлд зохистой асархуйг хамаг амьтныг амгалан лугаа төгөлдржүүлэхийг хүсэх асархуй сэтгэлийг хослуулах үүнийг санах хэрэгтэй хэмээн зарлигласан буй за. Үлэмжийн санаа. Үлэмжийн санаа нь та ээждээ үүрэг хариуцлагатай байдаг шиг хамаг амьтны зовлон арилгах хийгээд амгалан бүтээхийн үүргийг өөртөө авах юм аа. Чингиснээр та бүхэн хамаг амьтныг Бурхны газарт байгуулж үлдээ хэмээн лавлан шийтгэх нь Шарваг Брэдэгбууд нугуудад үлэмж хэтэрсэн санаа болмоо. Үлгэрлвээс нэгэн хүмүүн халил газар унах гэж буйг үзснээр тэсэлгүй түүнийг тэндээс нь татаж авах хэн нэгэн байна уу хэмээх адил асархуй нэгүүлсэнгүй сэтгэл буй за. Гэвч түүнийг тэр мэт орхилгүй өөрөө татаж гаргах уг болсон оюуныг лавлан шийтгэх нь үлэмжийн санаа лугаа адил юм аа. Ерөнхийдөө асархуй хийгээд нэгүүлсэнгүй сэтгэл нь Шарваг Брэдэгбууд нугуудад байдаг хэдий ч тэдэнд үлэмжийн санаа гэж байдаггүй. Үлэмжийн санаа хийгээд эхийн ачийг хариулах хоёрын үүргэнд авах ёс нь үлгэрлвээс эд таваар зарж буй худалдаачин болон худалдаагаа хаасан худалдаачин лугаа адил юм аа. Үлэмжийн санаа нь худалдаагаа зогсоогоогүй үйл ажиллагаагаа тогтмол эрхэлж байгаа тул ялгамжаатай хэмээн миний лам эрдэнэ зарлиглажээ. Эцэст нь бодийн сэтгэл. Тэр мэт үүргийг аваад өөрөө тэр адилыг үлдэж чадах болов хэмээн ажиглаваас ганц ч болов амьтны тусыг үлдэж чадахгүй юм. Гэсэн хэдий ч тусыг үлдэж чадах нэгнийг эрэлзснээр түүний хутгийг олж чадах юм байна хэмээн үзэх хэрэгтэй. ертөнцийн их эсвэраа хийгээд хурмаст тэргүүтэн амьтны тусыг хувь төдийч үйлдэж чадахгүй. Түүнчлэн Шарваг Брэдэгбууд нугуудч хүлээс бүгдийг эс твцсэн тул амьтны тусыг тэр адил үйлдэж чаддаггүй юм. Хэдийгээр нэгдүгээр газрын бодисодва амьтны тусыг агуу ихээр үйлдэж чадахч эрх төрөлдөө Бурхны хутгийг олох гэж буй бодисодвагийн тусыг зохиохын хувьд ч хүрэхгүй болоо. Тэгээд ч тэрхүү эрх төрөлдөө Бурхны хутгийг олох гэж буй бодисодва нугуудч бод модны өмнө сууснаар нэг хоногийн дараа Бурхны хутгийг олох гэж буй ертөнцийн эцсийн бодисодвагийн амьтны тусыг зохиохын хувьд төдийд ч хүрэхгүй юм.
Харин тэрхүү ертөнцийн эцсийн бодисодваа нуудч бурхантай жиших гэмийн тэнцэхгүй агаад огторгүйг гарын толион дээрээ үзэх мэт ялгамжаатай юм. Тийм учраас бурхад амьтны мах бод санаа оюуны чадамж лугаа зохицуулснаар бусдын тусыг шамдалгүйгээр зөндөө бүтээх учраас ханьцгүй ажээ. Хэрвээ та бүхэн бурхны утгыг олох гэмээн тийм эрдэмтэй хэмээн урьд аврал одуулахын үест тэдгээрийг дурдсан шүү дээ. Тиймээс бусдын тусыг хамгийн айлдагчийн хутгийг олохоос өмнө үйлдэж чадахгүй юм аа. Та бүхэн бусдын тусын тулд туулсан бодийг чухалчлах оюуныг үүсгэх хэрэгтэй. Хамаг амьтанд сэтгэлээ тэгшитгэх, их гэж мэдэх, ачийг нь дурдах, хариулах нөгөөд бусдын тусыг чухалчлах оюуныг төрүүлэхийн суурь болдгоо. Харин асархуй нэгүүлсэнгүй үлэмжийн санаа гурван бусдын тусыг чухалчлах оюуныг бодтойгоор үүсгдэг онцлогтой юм. Басгүй туулсан бодийг олохыг хүсэл төрсөн даруйд илт онохын чимгээс дурдахад бусдын тусыг чухалчлах оюун бодтой төрөх гэмээн түүнээс туулсан бодийн хутгийг олохын хүсэл төрмүй хэмээн зарлигласан мэт. Бэлэг чанар огоод гүйцсэн бодийн сэтгэлийг үүсгэх нь бусдад туслах хэрэгтэй гэж үзсэн төдийгөр бурхны хутгийг олохыг хүсэх нь хангалтгүй юм. Яагаад гэвэл та бүхэн ч өөрийнхөө твчил онолын хотол чуулганы тусыгч бас бурхны хутгийг олохоос өмнө ирхшээхгүй үзснээр түүнийг олохыг хүсэх хэрэгтэй. Гэсэн хэдий ч та бүхэн зөвхөн өөрийнхөө тусыг чухалчлах бус урьд асарх үе, нэгүүлсэх үе, үлэмжийн санааг үзүүлэхийн үест бусдын тусыг чухалчлахын оюуныг ямар мэд үүсгэх мэд өрөөлийн тусын тулд туулсан бодийг олохын санааг үүсгэх хэрэгтэй. Гэвч та бүхэн тэр мэд бясалгаваас түүнийг олж чадах болоо да хэмээн гайхширч магадгүй. Түүнийг магадтай олж чадна. Яагаад гэвэл бодийн сэтгэлийг үүсгэх таатай цаг үүнээс өөр байхгүй. Мөн та бүхний энэхүү шүтээн болбол бурхны хутгийг бүтээхэд хангалттай шүтээн юм шүү. Басгүй номонж бурхны ном бөгөөд түүний дотроос их хүлэгний ном юм. Түүгээрч барахгүй хүмүүний нэгэн насанд бурхны хутгийг олж чадах үйц нууц тарины шажин луга учирсан луга. Адил манай богдлооны чихэн дамжлагын шажин нь хүмүүний 12 наснд бурхны хутгийг олж чаддаг гэж онцлог дурджээ. Мөн түүнээс ч нэн түргэн 3 жил 3 сарын хугацаанд хослон орхын хутгийг ологчид олонтоо гарсан түүхтэй. Эдийгээр бид бүхэн өдгөө цагийг цөвүүн цаг хэмээн нэрлэдэгч үүнээс илүү сайн цаг бидэнд урьд өмнө нь тохиож байгаагүй. Жавзан Милрава хийгээд Жалва Бансава хоёр олсон биенээсээ бидний бие шүтээн өчүүхэн ч ялгаа үгүй. Бид бүхэн хүлгүү хүн хулан унж байгаа луга адил тул өдгөөгөөс шамдах хэрэгтэй юм. Түүнчлэн бид бүхэн мөрийн зэргийг бясалгахгүй байснаас үхснэн дээр гих мэдчлэн ихэвчлэн хүмүүс судар унших, эрдэмтэн мэргэд болох, амны уншлага унших тэргүүтнэр хүмүүний насыг дэмий үрдэгэ. Чухамдаа тэд ансийг мэдэхгүй байгаа нь тэр. Мөн бид бүхэн энэ адилын шүтээнийг дахиж олох үгүйгээ мэдэхгүй. Хэрвээ олсон ч бүрэн эндүүрэлгүй 2 дугаар ялгуусны шажин луга учрах нь асар хэцүү. Тэм учраас та бүхэн энэхүү шүтээн лүгээ ис хагцсан өдгөө цагт туулсан бодийн уг болох бодийн сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй. Нэгэнт л төрүүлж чадваас та бүхэн өөрийн хийгээд өрөөлийн тусыг гаргах болмоо. Урд нэгэн улсад зуд турхан болсон тул нэг айл өлбөрч өгөхийн даваан дээр тулсан ажээ. Нэгэн өдөр тэд хэрчим мах төдийг олсон юм. Эцэст нь эргцүүлэхдээ хэрвээ би энэ хэрчим махыг гэрээхэндээ тэнцүү хувааж өгөхүүл тэд маань түүнийг эзэн ч ам хамартан ч хүрэхгүй тул өлсгөлөнгөө арилгаж чадахгүй. Тэр нь ч түр зуур өлсгөлөн даравчиг цаашид тисэхгүй.
Тийм учраас би тэр хэрчим махыг бүгднгийн эзэснээр чадал тэнхээ авч улмаар хоол унд эрэлзэж явах боломжтой болох юм. Чингээд бибээр гэр бүлээ хангачих хэмжээний хоол хүнсийг авчрах болно хэмээх лүгээ адил буйзаа. Тиймээс нууц тайрныг анхааран авах, нэг ирэх, мааны бодмын хумыг унших, чойрын ном хаялцах, игэл дарчин номын бор хуургуудч хурал хойд хурхаас янар бодийн сэтгэлээр эзэлэхүйн үүднээс тэдгээрийг үйлдээрээ. Амьтны тусын тулд Бурхны утгыг олохын хүсэл шаналлтайгаар гарах ахуул бурамны холтос адилын бодийн сэтгэл үүсч байгаа нь тэр юм аа. Хэрвээ амьтныг үзснээр түүний тусын тулд Бурхны утгыг олохын хүсэл шамдалгүйгээр гарах гэмээн бодийн сэтгэл бодтой хэлбэрээр үндэст төрж байгаа юм. Чингээд та бүхэн их үлгний чуулганы мөр дор орсноор тоошгүй 3 их галавт чуулганыг хураахын үүд нээгдэх болмоо. Тэр мэтийн амслаг гарах аваас бодисодваг хийгээд ялгуугсдын хөвгүн химэх нэрийг олох тэргүүтэн хязгааргүй олон эрдэм гарах болно. Шингээ та бүхэн тарны мөрөөр ороогүйч бодийн сэтгэлийг анхааран авч чадваас Бурхны утгыг түргэн олох магадлалтай. Бодийн сэтгэлийг мөн чанарын үүднээс ерөөхөн хийгээд орхуйн гэж 2 ангилдаг. Түүнчлэн газар мөрийн үүднээс сүжгийн хийгээд явдлын тэргүүтэн 4, мөн үүсгэх ёсны үүднээс хаан адилын тэргүүтэн 3, бас бодийн сэтгэлийг үүсгэх 22 тэргүүтний тоог мэдэх гэмээн хэрэг ихтэй. Үүгээр уг үрийн 7 увдисын үүднээс бодийн сэтгэлийг хэрхэн үүсгэх ёсыг номлож гүйцээлээ. Одоо бибээр ялгуусны их хөвгүн Шавалагийн өөр хийгээд өрөөлийг арилжахын үүднээс оюунаа судлах ёсыг номлож үлдээ. Хэдийгээр уг үрийн 7 увдисын үүднээс оюунаа судалснаар бодийн сэтгэлийг үүсгэж болох ч улам хүчтэй төрүүлэхийн тухайд өөр хийгээд өрөөлийг нь арилжахын үүднээс оюунаа судлах хэрэгтэй. Энэхүү ёсыг урдын Гадамбын дээдс мэрэгдүүд хэрэгжүүлэн зохиож байсан түүхтэй. Өөр хийгээд өрөөлийг арилжахын үүднээс оюунаа судлах нь өгөх авахын үйлдэх юм аа. Мөн оюунаа судлах нь өөр хийгээд өрөөлийг арилжахын ном болоо. Бодисодын явдалд орохугаас аль мэд өөр хийгээд өрөөлийг аль нь түргэн аврахыг хүсвэл өөр хийгээд өрөөлийг арилжахыг өвөрчлөн нууцын дээдэд үйл дээрээ хэмээн зарлигласан мэд. Энэхүү хувьд нь сав бусын оюунд багтахгүй болоо. Мөн энэхүү хувьд нь Жовужигаас Чадхаяа хүртэл нууц байдалтайгаар дамжиж байсан түүхтэй юм. Оюун судлахуй номын амигт төгс хорыг дарагч тэргүүтэн өдий төдий судар номууд байдаг ч оюун судлахуй мөрийг огоот гүйцээр үзүүлдэг нь оюун судлахуйн 7 утгад хэмээх алдарсан бүтээл юм аа. Хэрвээ та бүхэн үүнийг анхааран авахул урдын уг үрийн 7 увдисын үүднээс бясалгаснаас ч илүү тустай байх болно. Одоо бибээр 7 утгыг өгүүлсэн үндэс болон хуучин судар дээр түшгэлснээр хөтлөх болмоо. Үүнийг номлох ёсон харилцан адилгүй байдаг ч одоо бибээр өлчүү дармаа базар хийгээд түүний шавнырын хөтөлбөрийн үргэлжлэлийн дагуу номлож үлдээ. Юуны түрүүнд зохиогчийн эрдмийг үзүүлэхэд энэхүү хувьдс нь чадагчийн эрхтээр дамжсаар эцэстээ Жовужид хүрсэн. Түүнээс Бором Дамбаа нууц байдлаар дамжиж ирсэн гэдгийг мэднэ. Харин Бором Дамбаа бээр мөрийн зэргийг нийтэд хайрладаг байсан хэдий ч энэхүү хувьцыг Бодовад нууцаар дамжуулсан юм. Тэгээд Бодов бээр Ланри Дамбаа хийгээд Шарва 2-т дамжуулсан болоо. Дараа нь Шарва бээр өөрийн шав Чадхавад дамжуулсан буйзаа. Ингээд Чадхавагийн үед энэхүү хувьц нь нийтийн ном болсон юм аа. Гэвч Чадхава бээр нэгэн Немавагийн
Таринчийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр ухааны 5 орон тэргүүтэнд туйлдаа хүртэл мэрэгссэн сэтгэл нь тэр зэргийн хансангүй. Мөн тэрээр оюун судалгын 7 утгатаас олз хийгээд ялалтыг бусдад өгөх түн, гарц хийгээд ялалтыг өөртөө авахтун хэмээх 2 мөр шүлгийг үзснээр түүний утгыг ойлгохын тухайд эргэлзэж тэр үед Ланри дамб таалал төгссөн ажээ. Харин тэрээр түүний оронд Шараваатай уулзаж оюун судлахын увьцыг айлтгаж улмаар түүнийг дадууснаар бодийн сэтгэлийн тааллыг үндэстэй мэдлүүлсэн ажгүй. Тэрээр тэрхүү увьцыг умин өвчтэй хүмүүст хайрласнаар үдий төдий умин өвчтэй хүмүүсийг эмчилсэн гэдэг түүхтэй. Сүүлдээ тэрхүү увьц нь умин өвчтний ном хэмээн алтарсан түүхтэй. Түүнчлэн тэрээр энэхүү увьцыг нууц номонд хадгалваас харамсалтай болох хэмээснээр нийтэд дэлгэрүүлсэн юм а. Чингээд түүнийг 7 хэсэг болгон цаасан дээр буулгаж оюун судлахын 7 утгад хэмээх ном болгож зохиосон ажээ. Үүнийг увьцын аршааны шим хэмээсэн ч өхөшгүй мөнхийн бурхны утгыг олж үлдэх увьцын туйл болсон оюун судлахын мөнийн туйл болоо гэж үзэж. Номын эрдэм нь очир эрдэнэ лүгээ сацуу ёсыг урд нь бодийн сэтгэлийн тус эрдмийг үзүүлэх үест номлосон мэт нарны туяан зузаан харанхуйг арилгадаг шиг өөрийгөө инхрийлэн барих өвчнийг арилгах болё. Түүнчлэн энэ нь эмийн модны өчүүхэн хэсгээр өвчнийг арилгадаг шиг инхрийлэн барихын өвчнийг арилгах болмоо. Мөн 5 цөвөн дэвэрсэн цагт бусад ном үр дүн багтай байсан ч оюун судалгыг нөхөрт үйлдэснээр муу шалтгаанаар хямрахгүй тэргүүтэн өдий төдий эрдэмтэй ажээ. Их нэгүүлсэгч дор мөргмүй хэмээн эхэлдэг бөгөөд энэ нь худагт жанраасаг дор мөргсөн бишээ. Учир нь ловон даваа давбээр төв үзэлд ороход их нэгүүлсэнгүй сэтгэлд мөргснөөр тахилын өгүүллийг эхлүүлдэг болоо. Одоо оюун судалгын бодтой суурийг үзүүлж үлдье. Бэлтгэл үйл ажиллагааны шүтээн болсон номыг үзүүлье. Энэхүү хэсэгт бага дунд төрлөختний мөр дор оюунаа судлах юм аа. Тэгээд энэ нь ч мөрийн зэрэгт номлосон лугаа ялгаагүй тул дахин номлоод байх шаардлагагүй юм. 2 төрлийн бодийн сэтгэлийг судлахдаа үнэмлэхгүй бодийн сэтгэл, янгуух бодийн сэтгэл. Үнэмлэхгүй бодийн сэтгэл нь их үлгэний номонд эргэтэн хурц нугууд эхнээсээ үнэмлэхгүй бодийн сэтгэлийг үүсгэхийг үүднээс оюунаа судлах хэрэгтэй хэмээн зарлигласан болоо. Гэсэн хэдий ч урдах аргуудыг үзүүлэхгүйгээр үнэмлэхгүй бодийн сэтгэлийг номлох ахуул Дөвчин Ламбовагийн түүхийг давтах болно шүү. Тиймээс Бибээр үнэмлэхгүй бодийн сэтгэлийг эхэлж номлохгүй. Энэ нь Цэчогийн Янзан Римбучигийн ёс журам юм. Харин үүнийг хойно бэлэг баримидын үест номлох болмоо. Янгуухын бодийн сэтгэл энэхүү увьцын уг сурвалжийг Завово Вүмогийн түүхэнд дурдсан байдаг. Тэрхүү түүхэнд манай бурхан багш урд суралцгын дор оршиж байхдаа тамийн тэрэгчин бүх болж мэдлэгийн цагт бодийн сэтгэлийг үүсгэсэн тухай гардаг юм. Үүнд 5 хэсэгтэй. Өөр хийгээд өрөөлд сэтгэлээ хэрхэн тэгшидгэн бясалгах вэ? Энэ нь урд номлосон хамаг амьтанд сэтгэлээ тэгшидгэхээс сэтгэлд зохистой асархуу хүртэл номлосныг өмнө нь нодуулах юм. Түүнээс ламын тахилаас үзүүлэхэд өчүүхэн зовлон хүсэхгүй мөртлөө өөрийн амгалан хизээч хянан мэдлгүй. Өөр хийгээд өрөөлд яламжаа гэж үгүй тул өрөөлийн амгаланд баясах дор адистатл нь нүү хэмээн зарлигласан мэд. Өөрөөр хэлбэл өдгөө бид бүхэн өөрийн химээсэн бүхнийг машид инхрийлэн хайрлах хатлаа бусдын гиснийг тэр мэд үздэггүй. Чингээд бид чинь өөр хийгээд өрөөлн сацуу бус химээдэг. Өөр хийгээд өрөөлийн хооронд том ялгамжаа бий болгоод байх нь зохисгүй юм аа. Бид бүхэн өөр хийгээд өрөөлн амгалан хүсэх мөртлөө зовлон хүсдэггүй гэдэг тал дээр ямар ч ялгаа байхгүй хэмээн санах хэрэгтэй.
Эхний үед тэр төдийгөөс олон тооны учир шалтгааныг үйлддэггүй билээ. Мөн оюун судлахын энэхүү үед хамаг амьтныг их гэж мэдэх, ачийг нь дурдах, хариулах гурав. Мөн хойд хэсэг болох үлэмжийн санаа, бодийн сэтгэл нь урдын уг үрийн 7 хувьцын үстэй ялгаа үгүй юм. Гэсэн хэдий ч сэтгэл зохистой асархуй хийгээд нэгүүлсэнгүй сэтгэлийн хүч их багын ялгаа бол бий. Тэр хоёрын ялгамжаа нь урдын хэсэгт эхийн ачийг дурдахын үест их болж үйлдсэн ахуй үсийн ачийг дурддаг. Харин энэ үест их болж үйлдээгүй үеийн ахуй үсийн ачийг дурддагаараа онцлогтой. Та бүхэн өөр хийгээд өрөөлийг арилжин солих үест орохын урд харшлах шалтгаан болсон өөрийгөө инхрийлэн барих нь гим хийгээд зохистой шалтгаан болсон бусдыг инхрийлэн барих эрдэм болоо хэмээн санаарай. Өөрийгөө инхрийлэн барих нь гим бүгдийн үүд хэмээн санаарай. Ламын дахлаас өөрийгөө инхрийлэн барихын архаг өвч нь хүсээгүй зовлон бүгдийг үүсгдэг уг дор үзснээр. Бодисадвын явдалд орохугаас ертөнцийн зовлон хэдий чиний байгаа тэр бүхэн өөрийн амгалан хүсснээс гармой. ертөнцийн хүнөөл алин байгаа хийгээд аимшиг хийгээд зовлон хэдий чиний байгаа нь тэр бүхэн өөрийгөө инхрийлэхээс гармой. Их ад чөтгөр түүгээр би юугаа хийх юм бэ гэдэг шиг. Үүнийг үндсэн судраас уршиг бүхнийг нэгэнд тохох хэмээсэн мэт бидний хүсээгүй алин байгаа тэр бүхэн өөрийгөө инхрийлэн барихаас гардаг учиртай. Түүнчлэн мис, хор, тэнгэр, лус тэргүүтэн хүмүүн бусын хорлол хийгээд там бэрд адгуус тэргүүтэнд төрхөнч өөрийн амгаланг ашиг хонжоо олохын тухайд бусдын амийг эвүүтгсэн, хармыг үйлдсэн, бусдыг басамжлан доромжилсныг юм болоо. Мөн хий шар бадган тэргүүтэн өвчин, дайсны аимшиг, хил ам, хэрүүл тэмцэл, түшмэл ноёны цааз хуулийн аимшиг, хоол унд, хувцас, яруу алдарт шунах тэргүүтэн бүгдээр өөрийгөө инхрийлэн барихаас үүддэг учиртай. Эдгээр нь инхрийлэн барихыг оюунаараа үзэхгүй хийгээд тэрхүү өвчнийг даахгүй байгаагийн гин буюу өндөрт орших ертөнцийн хаан ноён хийгээд нийт улс орон чанагш янагш харилцан тэмцэлдэх нам дор орших боол албат тэргүүтэн цохилдохгүй байх. Игэл даржин номын бор хуургууд ч хоорондоо тэмцэхээс янар өөрийгөө инхрийлэн барихын гин болоо. Хэрвээ инхрийлэн барихыг эс үйлдэснээр надад ялгаа байхгүй тул та хүсснээрээ бол хэмээвээс урдын тэдгээр гимүүд гарахгүй шүү дээ. Басгүй хулгайч дээрэмчин адаглаад хулгана хүртэл шуудаа хурлыг чинь цоолж мэрэх тэргүүтэн хамаг асуудалт нь инхрийлэн барихыг үйлддэг учиртай юм. Хэрвээ та бүхэн хоронд хордох, хоолчин шингэхгүй өгөхөн ч бас инхрийлэн барьснаар ховдоглон эзснээс шалтгаалсан болохоос хороор хордож өгсөн бос юм. Жухамдаа инхрийлэн баригч чинь чамайг аалж байгаа болоо. Эдгээр та бүхэн гин зэмгүй байсан ч хулгайн хэрэгт гүтгүүлэх нь бас инхрийлэн барихаар бусдыг хорсны үр дагавар юм шүү дээ. Түүгээрч барахгүй инхрийлэн баригч нь өндөр язгуур хийгээд нирваны амийг таслагч зандалчин юм. Түүнчлэн энэ нь 3 хорийн хүүдийг үүрснээр буйны ургацыг хулгайлдаг хулгайч лугай адил болоо. Мөн энэ мунхагийн тариалангийн талбай дээр муу хөрөнгийг талбиснаар орчлонгийн ургацыг хураан авахч тариачин лугай адил буйзаа. Басгүй энэ нь сум жад хутга барин байлдснаар ашиг хонжоо хайсан хомхоо сэтгэлдэн мэдээжээ. Энэ нь лам хамб эцэг ихийн хооронд яс хаягч сонжуургүй итгээд болоо. Түүнчлэн энэ эхнээсээ сайн эрдэм альныг нь ч бүтээгээгүй гарах осон гуйранчлуугаа адил юм аа. Мөн энэ нь болохгүй зүйлд найдах гордогч юм амой. Өөрийгөө инхрийлэн баригч нь өөрөөсөө сайн явж буй нугуудад атаархаж, сацуу хүмүүстэйгээ мөчөөрхөж, мөн дорд хүмүүсийг дарлан дээрлэхч юм аа. Энэ нь чамайг магтваас алгуу дээрэнгүү болгогч мөртлөө шүүмжилвээс ууралдаг бухимдуу нэгэн ажгүй. Энэ нь ертөнцийн гай золон бүгдийг даллан дуудагч юм аа. Түүнчлэн энэ нь нүгэл хилэнц бүгдийн уурхай юм шүү.
Мөн энэ эхнээсээ өөрийг чинь зовлон бүгдтэй учруулан гутаагч шар шувууны нүүртэн лүгээ адил юм аа. Басгүй энэ нь өөрийн чинь зүрхний төвд орших чөтгөр амой. Хэрвээ та бүхэн гүл хийгээд балин хаях болбол өөрийнхөө инхрийлэн баригч руу хаях нь зүй. Гэвч бид бүхэн балин хаяхын үест миний дайсан хэмээснээр их болсон амтан руугаа чулууддаг шүү дээ. Аяа эн чинь юутай амьдрал өөрийгөө инхрийлэн баригч нь муу ёрийн бэлзуухад толгойд харин оюун судлах нь хээл хавхуул өгснөөр түүнийг хөөгч тул анс ихтэй. Урд нэг зочлам альбингийн амьдардаг газрыг булааснаар тэнд суусанд альбин бээр урдынхаа амьдардаг байсан газартаа оршихын тухайд тэр зочийн хоёр өвлгийн эзний хооронд хэрүүл тэмцэл өрнүүлжээ. Харин тэр зоч хоёр өвлгийнхөө эзнийг эвсүүлэхийн тухайд тэднэр рүү очисон болоо. Гэтэл нэг өвлгийн эзэн нь утга шүүрж авснаар түүнийг хороожээ. Би үүнийг өөрийнхөө лам эрдэнэс сонссон юм. Тэр мэт хутгаар сүлбүүлж өгөх тэргүүтний үндэс нь өөрийгөө инхрийлэн баригч ямагтад тулах буй за. Бодисодвын явдалд орохугаас та бүхэн өөрийнхөө тусыг хүсснээр тоосгүй галавт түүнийг үйлдэгч нь тусгүй их алжаалуугаа адил болмоо. Түүгээр та зовлонг нь бүтээх бол юу хэмээн залгилсан мэд. Орчлон тэргүүлшгүй цагаас биднийг зовлон гаргагч өөрийгөө инхрийлэн баригчд барьдаг. Өөрийгөө инхрийлэн баригч хийгээд бид баригч хоёр нь тус тусын ялгаатайж оюун судлах үед тэр хоёрыг нэг хэмээн үздэг. Тэр хоёрыг цохилдуу хэмээн зарлигсан буй за. Товчлбоос тэр хоёр нь гин бүхний үндэс юм. Нэг нь бие хэмээснээр биеийг үнэндээ бүтсэн гэж барьдаг. Харин нэг нь биеийг оюунаараа үзэлгүйгээр түүнийг инхрийлэн барьдаг ажээ. Товчлбоос гин бүхэн биед амгалан хэрэгтэй хэмээх оюун хүчтэй суусан тул түүнээс гардаг учиртай. Тэр мэд өөрийгөө инхрийлэн баригчийг номготгохгүй хэмээн жаргал ирэхгүй. Урд бид бүхэн өөрийн зовлон бүгдийн шалтгааныг эрэлцэж байгаагүй. Тэр нь зөвхөн өөрийгөө инхрийлэн барихаас уршигтай юм аа. Өдгөөгөөс эхлэн та бүхэн зовлонгийн шалтгаан нь өөрийгөө инхрийлэн баригч юм байна хэмээснээр түүнийг дайсан дор үзэж улмаар твчих аргыг үйлдэх хэрэгтэй. Бусдыг инхрийлэн барих нь эрдмийн үүд хэмээн санаарай. Шавалхабир ертөнцийн амгалан хэдий чинээ байгаа тэр бүхэн бусдад амгалан хүсснээс гармуй. Ламын дахлаас их нэгүүдийг инхрийлэн барих нь амгалан байгуулах оюун хязгааргүй эрдэм гарахын үүд гэж үзжээ. Оюун судалгаагаар бүгдийг зарлагын ачийг дуулагтун хэмээн зарлигсан мэд. Өндөр язгуурын бие төг сэтлэл отол чуулган бүгдээрээ бусдыг инхрийлэн барихаас гардаг учиртай. Бусдын амийг инхрийлэн барьснаар амь таслах үйлийг үйлдэхгүй тул амь таслахыг твцсний буйны үрийн тийм боловсрлоор сайн заяа хийгээд уртнаас гармуй. Түүнчлэн бусдыг инхрийлэн барьснаар өглөг өгөх хийгээд хулгайг твчих тэргүүтнэр их хэмжээний цог учрал тэргүүтэн үүсдэг болоо. Товчлбоос Шавалхабир олонтоо номлоод юугаа хийх вэ? Нялхаас өөрийн тусыг үлддэг. Чадагч бусдын тусыг цохоодог. Тэр хоёр ялгааг харахтун хэмээжээ. Ламын дахлаас товчлбоос нялхаас өөрийн тус ямагтыг харин чадагч бусдын тусыг зохиох тул гим хийгээд эрдмийн ялгааг оногтун хэмээн зарлиглжээ. Чадагч хийгээд бид бүхэн эхнээсээ орчлонд тэнж байсан нь адил шүү дээ. Гэтэл Бурхан багш урдын нэгэн цагт бусдыг инхрийлэн барьснаар гин бүгдийг барсан бөгөөд эрдэм бүгдийг гүйцээснээр хоёр тусыг эцэст нь хүргэсэн буй за. Харин бид бүхэн орчлон тэргүүлшгүй цагаас өөрийгөө ямагт инхрийлэн барьснаар агаад өөрийн амгаланг чухалчлах дор хичнээн хичээвч өдгөө өөрийн тусын зүйл төдий хийгээд адаглаад муу заяанд одохгүй байхын аргыг ч үйлдэж чадаагүй байна шүү дээ. Түгээрч барахгүй өдгөө зовлон
ямагтаар нэрвэгдэж байгаа биз дээ. Хэрвээ бид бүхэн түүнээс эсэргээрээ урдийн нэгэн цагт бурхан багш мэд зохиож үйлдсэн бол өдгөө гэхэд зовлон бүгдээ барсан агаад дээд амгалан дугаа төгөлдөрчөж улмаар бусдын хотол чуулганы тусыг үйлдэнхэн байх байсан юм. Харамсалтай нь тэр мэд болоогүй тул өдгөө байх байдгаараа байж байна. Урд гівш дагваа бэр оюун судлахын мэсэн хүрд химээх номын зарим хэсэг болох тэр мэтийн дайсангаа одоо би мэднэ химээснээр аяа бид баригч нь тэнгэлзэхгүйе химээх тэргүүтнийг оюун судлахын дурдлыг хангал сахиусанд оруулан уншуулдаг болсон юм а. Энэ нь бодтой дайснаа танин барихын тухайд түүнийг оруулсан учиртай. Урд нь нэгэн таринчин бэр олон хулгайчийг харааж алсан гэдэг. Харин тэр үед Ловдонгийн хүн 1-р Далай-лам гиндэн дүү бэр хараал нь өөрийнх нь инхрийлэн баригч дор тусах болтугай хэмээн ерөөл таливсан ч түүнд өөрийгөө инхрийлэн баригч үгүй байсан тул таринчин хараал түүнийг хорлож чадаагүй юм а. Бүрэгва гүнлэг бээр чоожил хэмээх баг дүүдээ гүрэм дором хийж байжээ. Чингээд балин гадагш гарган чулуудах цаг нь арай болоогүй байж гин. Тэгтэл түүнд нэгэн санаа орж ирсэн юм. Юу гэвэл балинг дүүгийнхээ өөрийгөө инхрийлэн баригч руу шидэх гэж. Ингэж тэрээр балинг дүүгийнхээ өвөр дээр нь хайсан гэдэг. Манай бурхан багш урдын төрлүүддээ бусдыг инхрийлэн барьдаг байсан түүхтэй. Урд Бадмажан хэмээх хаан болохын цагт тэрээр ям өвчнийг амарлуулахын тулд Рохида хэмээх загас болж төрсөн юм. Тэрхүү загасны мах нь өдий төдий амьтны ям өвчнийг ангаасан болоо. Түүнчлэн чадагч бээр ястмэлхий болж төрхийн үед далайд унсан 500 худалдаачдыг аварч байсан бөгөөд дараа нь 80 мянган ялаануудад биеэ өгч байсан буйзаа. Мөн бурхан багш Балжидэ хэмээх хаан болохын цагт биенийхээ хагасыг өгч байжээ. Басгүй Зүгнаранчин хэмээх нэгэн болохын цагт оройн зулаад эрдэнтэй байсан юм. Тэрхүү эрднийг лагшин махнаасаа тастан авснаар бусдад өгсөн ажээ. Түүнчлэн тэрээр жасраа нин довчин бүү хэмээх нэгэн болохын цагт зулцгаа идэх гэж байсан баранд махаа тастаж өгсөн түүхтэй. Мөн Давууд хэмээх нэгэн болохын цагт тэргүүний өгч байсан ажгүй. Повонхагийн эдгээр түүх явдлуудыг дэлгэрэнгүй зарилгарснаар үргэлжлүүлэх нь. Бурхан багш тэр мэд зохиож байсан түүхтэй. Харин бид бүхэн өөрсдийгөө ер нь бодож үзсэн үү? Хэдийгээр тэр мэтийг үйлдэхэд бэрхч түүний тулд ерөөлөгч болов тайлбах хэрэгтэй шүү дээ. Бусдыг инхрийлэн барих нь зүй. Үлгэрлвээс үрийн хотол чуулганыг төрүүлэх тариалангийн талбай хийгээд чандман эрдэнэ лугаа адил тул ахуй үйсийн хоол хувцас тэргүүд нь ч амьтанд шүтснээс гардаг учиртай. Чухамдаа амьтад бидний их болж үйлдэхийн цагт их ачаар тэтгснээр үл барам. Их болж үйлдээгүй байхтаач ахуй үйсийн ачаараа тэтгэдэг шүү дээ. Түүний хүчинд өдгөө бид бүхэн амьдарч байна. Жишээ нь нэг шуудаа замбаа гурилж болов амьтны нүр их хөдөлмөрийн үр шиммөө. Амьтад түүнийг тарж, зарим нь усалж, зарим нь хаших тэргүүтэн хэмжээлшгүй бэрхшээлийг үйлдсэн юм. Түүнчлэн бидний сууж буй орон сууцч амьтны ач үсттэй. Тэдний төдий хүн адгуус шороо зөөх, туургыг нь барих, модоор урлах, ус зөөх тэргүүтнийг үүлээс гарсан болоо. Миний орхиж буй орхимжч хүртэл олон хонь ноосыг нь өгсөн. Дараа нь хүмүүс ноосыг нь боловсруулж, зарим нь хойсноор одоо үүнийг орхиход нэгэнт бэлэн болжээ. Басгүй ахуй үйсийн чөлөө учирлын шүтээнийг олох, эцэстээ бодийн сэтгэлийг үүсгэх, мөн түүнийг явдалд суралцах, бурхны утгыг олох нь ч амьтны зарилгийн ач юм шүү дээ. Нэгүүлсэнгүй бодийн сэтгэлийг үүсгэх орон, өглөгийн орон, шагшаабаадын суур, тэсвэрийг үүсгэх орон тэргүүт нь амьтан болоо.
мөн эдгээр бүгдийг ч амьтны ач юм аа. Тиймээс бодисадвын явдалд орохугаас амьтан хийгээд бурхан хоёр дор бурханы номыг бүтээх нь адил болоо. Гэтэл бурханд хүндлэл үзүүлэх атлаа яагаад амьтанд үзүүлдэггүй юм бэ хэмээсэн мэд. Бурханы утгыг олохын хагас нь ламын зарилгын ач хийгээд хагас нь амьтны ач буй заа. Ланри дамбаа бэр бие бэр хамаг амьтан дор чанд мань эрднээс ч үлэмж дээд тусыг бүтээхийг санснаар машид инхрийлэн барих болтугай хэмээн зарлигалснаар амьтад өөрийн чинь ахуй үйс хийгээд эцэс хойдын тус бүгдийг бүтээх дор их чанд мань эрдэн лүгэ адил тул бусдыг инхрийлэн барих нь зохистой хэмээн зарлигалсан болоо.